Италиг Апо компани 2020-2024 оны орлого 2020-2024 оны тайлан дээр хийсэн байгаа. Тэгээд одоо энэгээр болохоор ингээд орлогын тайлан нь харагдаж байна. Тэгээд эндээс доош яваад орлогын тайлангийн одоо ерөнхийд бол хураангуйс нь харагдаж байгаа. Тэгээд хураангуйс нь болохоор дээр харагдаж байгаа томьёоны дагуу B6 мөр буюу энэ дагаа борлуулалтын орлогоосоо татсан байгаа. Тэгээд бүгднийг ингээд томьёотой оруулаад татсан. Тэгээд хураангуйсын тайлан нь одоо энэ нь болохоор санхүү байдлын тайлан нь. Тэгээд санхүү байдлын тайлныхаа доор хураангуйсын санхүүгийн тайлангаа оруулсан байгаа. За тэгээд эднэрийг болохоор бүгднийг дээд дэлгэрэнгүй тайлангаас татаж оруулсан байгаа. За дараагийнх нь болохоор мөнгөн гүйлгээний тайлан байна. Тэгээ мөнгөн гүйлгээний тайлангуудаа бүгднийг томьёонд ороод засварсан. Тэгээд энд томьёонд ороод засварсан байна. За одоо болохоор орлогын өсөлтийн үе байгаа. Тэгээ орлогын өсөлтийн үе болохоор орлогын дэлгэрэнгүй тайлангаас 2020-2024 оны бүх орлогуудаа томьёогоороо татаж авчирсан. Тэгээд энэ чинь жилүүдийнх нь өсөлтийг нь хойно харагдж байгаа томьёогоор гаргаж авсан байгаа. Тэгээд 28 CAGR нь болохоор 28.22% гарсан буюу 2020-2024 оны орлогын өсөлт нь болохоор 28% байгаа. Тэгээд дараа нь болохоор слопор ерөнхийдөө бол хазалт олсон байгаа. За энэ нь болохоор таргет буюу 2024 оны слоп болсон. Тэгээд энэ R-squared буюу детерминацийн коэффициент нь байна. Тэгээд энэ нь болохоор өсөлтийнхаа хувьдыг нь гаргаж ирсэн байгаа. За дараагийнх нь болохоор эргэлтийн харьцаагаа. Тэгээд эргэлтийн харьцаагаа олохтой болохоор санхүү байдлын тайлангийн C71 буюу нийт хөрөнгөө хуваах нь орлогын тайлангийн B6 буюу нийт орлоготой хуваасан эргэлтийн хөрөнгөө орлогын тайлангийн B6 буюу орлоготой хуваасан байгаа. Тэгээд хуваагаад ерөнхийдөө бол энэ нь эргэлтийн хөрөнгийн орлогод эзэлж байгаа хувийг харуулж байгаа. За тэгээд одоо энэ D71 гээд эргэлтийн хөрөнгийн дүнгээ орлогын B6 орлогын дэлгэрэнгүй тайлангийн B6 буюу цэвэр орлоготой хуваасан байна. За энэ график нь харагдаж байна. Энэ графиктэй. Дараа нь үйл ажиллагааны зардлуудад татсан байгаа. Үйл ажиллагааны зардлаа болохоор орлогын тайлангаас бүгднийг нийлбэр хэлбэр татаж оруулж ирсэн. Тэгээ хоригдлогцсон илэгдлээ болохоор үндсэн хөрөнгөөс татаж оруулж ирээд цэвэр үйл ажиллагааны зардал буюу цэвэр үйл ажиллагааны зардлаа олсон. Тэгээд борлуулалтын орлогын тайлангаас татаад цэвэр үйл ажиллагааны зардлаа борлуулалтын орлоготой хуваагаад цэвэр үйл ажиллагааны зардлыг борлуулалтын орлогот харьцуулсан харьцаагаа гаргаж ирсэн байна. Доор нь томьёогоороо детерминацийн коэффициент болон слоп болсон байна. Энд нь болохоор графикууд нь харагдаж байна. Үндсэн хөрөнгө дээр болохоор үндсэн хөрөнгүүдээ бүгднийг санхүүгийн тайлангийн урт хугацаа хөрөнгөөс татаж оруулж ирсэн. Урт хугацаа хөрөнгийнхаа үндсэн хөрөнгө хэсгээс татаж оруулж ирсэн. Бит бос хөрөнгөөс санхүүгийн байдлын тайлангийнхаа CRS буюу үндсэн хөрөнгөд эргэлтийн бос хөрөнгөд байгаа бит бос хөрөнгнөөс татаж оруулж ирсэн байгаа. За тэгээд нийт үндсэн хөрөнгөө олоод тэгээд нийт үндсэн хөрөнгөө олоод тэгээд үндсэн хөрөнгөө ашиглалтын хугацаа буюу 22.5 жилдээ хуваагаад D3 буюу илэгдүүлж байгаа жилүүдээрээ тооцоолж гаргаж ирсэн байгаа. За бит бос хөрөнгөний хувьд болохоор
бит бус хөрөнгөхийн хэмжээг нь илэгдүүлэх ашиглалтын хугацаанд хуваагаад 1 дахь жил, 2 дахь жил, 3 дахь жил, 4 дахь жил буюу хоримтлагдсан илэгдлүүдийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд нийт хоримтлагдсан илэгдэл нь 17 саятай 2024 онд болохоор 900 саятай байгаа. Тэгээд цэвэр үндсэн өрөнгө буюу нийт үндсэн өрөнгнөөсөө илэгдлийн хоримтлагдсан илэгдлийн хассан дүнгуудээ энд оруулж ирсэн байгаа. Тэгээд борлуулалтын хувьд за тэгээд борлуулалтуудаа татаж ирээд тэгээд цэвэр хоримтлагдсан илэгдлийн хувьд болохоор үндсэн өрөнгөө D5-гаа D8-д буюу үндсэн өрөнгийн үндсэн өрөнгөө нийт үндсэн өрөнгөдөө хуваагаа үндсэн өрөнгөө нийт эргэлтийн бос хөрөнгөдөө хуваагаад эзэлж байгаа хувиудыг нь гаргаж ирсэн. Тэгээд нийт эргэлтийн бос хөрөнгөд үндсэн өрөнгө нь 78% эзэлээд бит бос хөрөнгө нь 21.48% 2020 онд эзэлжсэн бол 2024 он гэхэд үндсэн өрөнгийн хэмжээ өсөд бит бос хөрөнгөний хэмжээ багассан байгаа. Тэгээд энэ яг багассан гэдгийг харуулахаас илүүтэй нийт эргэлтийн бос хөрөнгө үндсэн өрөнгөөр илүү өссөн болохоор бит бос хөрөнгөний хэмжээ арай бага харагдаж байгаа. За тэгээд энэ нь болохоор нийт илэгдүүлэх хоригдуулалтын хувьдыг гаргаж ирсэн байгаа. За ногдол ашигуд болохоор нийт төлсөн ногдол ашигуудаа бүгднийг мөнгөн гүйлгээний тайлангаас буюу яг мөнгөөр гарсан ногдол ашигуудыг наашаа татаж авчираад тэгээ өсөлтийн хувьдыг олсон байгаа. Тэгээд 2020-с 2024 оны хоорондох CAGR нь болохоор 0.71 гарсан. За тэгээд бусад үр төлбөрийн хувьд болохоор санхүүгийн байдлын тайлангаас бусад үр төлбөр хэсгээс татаж ирсэн. Тэгээд 2020-с 2024 оны CAGR болохоор 43.62% гарсан. Өсөлтийн үн болохоор ерөнхийдөө бол 2023-аас 2024 оны хооронд бусад үр төлбөр багассан. 2021-с 2020-с 2021 оны хооронд болохоор 85% өссөн зүйлттэй харагдаж байна. За бэлэн мөнгөний хувьд болохоор нийт борлуулалтуудаа татаж авчираад бэлэн мөнгө буюу санхүүгийн байдлын тайлангийн мөнгөө өргөн хэсгээс татаад бэлэн мөнгийг борлуулалтын орлогод эзэлж байгаа бэлэн мөнгөний хэмжээ 82.84% буюу борлуулалтын орлогоос 82%-ийг нь бид нэр бэлэн мөнгөөр авч байгаа гэсэн дүгнэлт хийж болж байгаа. Энэ дүн ерөнхийдөө бол 2020-с 2024 оны хооронд буурс үзүүлэлтээр харагдаж байна. За тэгээд үр төлбөрөө тайлангаасаа бүгднийг татаад үр төлбөрөө бүгдийг нь борлуулалтын орлогот хуваасан. Тэгээд борлуулалтын орлогын 19.2%-ийг 2020 онд богинохтой үр төлбөр эзэлж байгаа. Тэгээд 2024 онд болохоор 21% буюу ерөнхийдөө тогтмол харагдаж байгаа гэсэн. Тэгээд нийт хөрөнгөд эзэлж байгаа үр төлбөрийн хувьд болохоор 16.95%, 2024 онд болохоор 26.29% харагдаж байгаа. Тэгээд бэлэн манай модель value буюу 2024 оны байдлаар болохоор бэлэн мөнгийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцан 7%-тай үр төлбөрийн борлуулалтын орлогод эзэлж байгаа хувь нь болохоор 21.36%-тай харагдаж байна. За татварын өмнөх ашиг болохоор энэ чи орлогын тайлангаасаа татварын өмнөх ашигаа татаж авчираад татварын хуваараа татвараа тооцоод татварын зарлаа орлогын тайлангаасаа татаад тэгээд татварын төлж байгаа хувиудыг нь ерөнхийдөө бол энэ ч тооцож гаргаж ирээд 2024 оны байдлаар манайх 21.9%-тай харагдаж байна. За ВАК буюу капиталын өртөг тооцохдоо болохоор нийт эзэдийн хэмжээ нь 382 саятай, нийт үр төлбөр нь болохоор 433 саятай, хүний зардал 18 сая, татварын өмнөх ашиг нь 506 сая, татварын 48 эрсдэлгүй нь болохоор 16% буюу 16%-аар авсан. Тэгээ бета нь 0.89 гараад
За зах зээлийн өгөөжийг нь болохоор 20% гэж тооцоод энэчнээсээ гартан загвараараа нийт шаардлагатай өгөөжөө тооцох юм бол 19.57% гарч байгаа. Тэгээд өөрийнхөө нийт хөрөнгөд эзэлж байгаа үр төлбөрийн хэмжээ нь 53.9%, татварын хувь нь болохоор 959%, тэгээд нийт капитал нь болохоор 816 гээд энэчнээсээ вакат тооцох юм бол 34.66 харагдаж байгаа. За одоо энэ болохоор манай үнэлгээний хэсэг харагдаж байгаа. За одоо энэ борлуулалтын орлогын өсөлтийн үн ерөнхийдөө бол орлогоосоо орлогынхаа B14 буюу одоо яг энэ модель value-гаараа 15.88%-аараа татаж авчирсан. За энэ нь болохоор ер нь бол манай өсөлт одоо энэ борлуулалтын орлогын өсөлтийн хувь эргэлтийн өрөнгийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцаа эргэлтийн үр төлбөрийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцаануудыг бүгднийг ашиглаад орлогын тайлангийнхаа форкастыг хийн. За энэ жил болохоор 2024 оныхон бодит үзүүлэлтүүдийг татаж авчирсан байгаа. Тэгээ 2025 оныхоо орлогын өсөлтийг олохдоо 2024 оныхон орлогыг нь энэ нэг дээр нэмэх нь B6 буюу 15%-аар өсгөж тавьсан. Энд чинь нас бүгднийг энэ 15%-аар өсгөөд тавьсан байгаа. Тэгээ борлуулалтын орлогын өртгийг болохоор энэ чинь болохоор 2024 оны борлуулсан бүтээгдэхүүний өртөг харагдаж байгаа. Тэгээд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг олохдоо 2024 оны борлуулсан бүтээгдэхүүний өртгийгөө борлуулалтын орлогод харьцуулсан харьцаагаараа өсгөж харуулсан байгаа. Одоо ерөнхийдөө бол бүбүү маань борлуулалтын орлогын хэдэн үеийг эзэлж байгааг энэ чинээс харж болно. Энийг болохоор үйл ажиллагааны зардлаасаа буюу эндээсээ олж гаргаж ирсэн. За хоригдуулалтын хувь нь болохоор 491 буюу хоригдлогдсон илэгдлээсээ хоригдлогдсон илэгдэл үндсэн хөрөнгө хэсгээс татаж ирсэн байгаа. За тэгээд нийт ашиг алдагдал нь ерөнхийдөө бол энэ хоёрын зөвөөр тооцогдож байгаа. Тэгээд хоригдлогдсон илэгдлээ болохоор ерөнхийдөө нөгөө хоригдлогдсон илэгдэл нь тогтмол зардал болохоор ямар нэг өсөлтийн өөр өргөжүүлэх шаардлагагүй тогтмол байнгын гарч ийн гэж тооцоод гаргаж ирсэн байгаа. За тэгээд татвар төлөвлөгийн өмнөх ашиг алдагдлаа гаргаж ирсэн. Тэгээд орлогын алтан татварын зардлаа татвар шийдэн дээр тогтоогдсон татврынхаа зардлаар татаж оруулж ирсэн. За тэгээд татварын дараах ашиг алдагдал нь ийм гарч байгаа. За тэгээд орлогын нийт дүн нь болохоор ийм хэмжээтэй. За дараагийнх нь болохоор санхүүгийн байдлын тайлангаа төлөвлөх байгаа. За тэгээд 2024 оны байдлаар мөнгө түнтэй адилтгах хөрөнгүүд нь ерөнхийдөө бол ийм хэмжээтэй харагдаж байна. За 2024-өөс цаашаа 25, 26, 27, 28, 29 гээд 5 жилийн форкаста гаргахтаа бид нар мөнгө түнтэй адилтгах хөрөнгийнхөө өсөлтийг нь болохоор бэлэн мөнгийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцаа буюу энэ шийднийхээ модель value буюу 2024 оныхон өсөлтийн хувьд эзэлж байгаа хувьас нь тооцож гаргаж ирсэн байгаа. Тэгээд энийг бүгднийг цаашаа өсгөөд явсан. За эргэлтийн хөрөнгийн хувьд болохоор 2024 оны эргэлтийн хөрөнгийгөө B7 буюу эргэлтийн хөрөнгийн борлуулалтын орлогод эзэлж байгаа өсөлтийн хувьар нь гаргаж ирсэн байгаа. За үндсэн хөрөнгийн хувьд болохоор цэвэр үндсэн хөрөнгө дээрээ цэвэр үндсэн хөрөнгөөс хоригдлогдсон илэглээ хасаад
бүгдийг нь гаргаж ирсэн. Хоримтлагдсан илэгдлийг болохоор хоримтлагдсан илэгдлийн өсөлтийн хувь буюу хоримтлагдсан илэгдэл нь өөрөө тогтмол хувиар явж байгаа болохоор тэр эзэлж байгаа нийт үндсэн өрөнгөтэй эзэлж байгаа хоримтлагдсан илэгдлийн энэ хувиараа хоригдуулаад авсан байгаа. За нийт үр төлбөрийн хувьд болохоор эргэлтийн үр төлбөрөө эргэлтийн үр төлбөр борлуулалтын орлогод харьцуулсан харьцаагаараа үржүүлээд бүгднийг forecast хийсэн. За урт хугацаанд үр төлбөрийг болохоор урт хугацаанд үр төлбөр нь болохоор нийт мөн адил урт хугацаанд үр төлбөрийг борлуулалтын орлогод эзэлж байгаа хувиар нь өсгөөд явсан байгаа. Тэгээд манай нийт хөрөнгийн дүн маань нийт үр төлбөр нийт их усүрийн дүн маань нэм гарсан. За энэ чинь болохоор чөлөөт мөнгө орлуулалт татсан байгаа. Энэ хэсэгт болохоор татврын дараах ашиг дээрээ илэгдлийн зардлаа нэмээд ажлын зэрэг капиталын өсөлтийг нь хасаад эргэлтийн өрөнгөний өсөлтийг нь хасаад эргэлтийн үр төлбөрийн өсөлтийг нь нэмээд тэгээд энэ чинь манай capex маань гарч ирсэн байгаа. За ерөнхийдөө томьёонууд нь ингэж харагдчихээн. За тэгээд capex-ийг тооцсныхаа дараа чөлөөт мөнгө орсуулуудаа гаргасан. Манай чөлөөт мөнгө орсуулуудын өсөлт маань ерөнхийдөө бол буурс үзүүлэлттэй харагдаж байгаа. За энэнийхэн дараа болохоор чөлөөт мөнгө орсуулуудынхаа нийлбэр дээр нь terminal value буюу компани цаашдаа хязгааргүй хугацаанд үргэлжлэх юм бол ийм хэмжээний ашиг олно гэсэн ашиггаа гаргаж ирсэн байгаа. За энэ нь болохоор NPV-гээ тооцсон. Энэ болохоор бэлэн мөнгөний харьцаа нь бэлэн мөнгөний хэмжээ нь тэгээд энэ болохоор бэлэн мөнгөн дээрээ бэлэн мөнгөн дээрээ өнөөгийн үнцнийг нэмээд хөрөнгөний үнцэд харагдаж байна.